Сайн байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд Японы алдарт хоол Chicken Namba гэдэг хоолыг хуваалцах болно. Юуны өмнө бол хөлдөө дахиад ашигласан. За тэгээд үүнийг гисгээж агаад жоохон цэвэрлээд явчихна. За гадна талын хальсын ингэж аваад за тэгээд дотор толтойгоо ширмэс юм уу эсвэл юм яс байвал ингэж авчихна. Тэгээд жоохон өргөн хэсэглүүн өргөн хэсгийг ингэж жоохон дотгошоо жоохон төсөлд оруулж агаад нэгэн жигд болгоно. За энэ ингэж дараа нь хайрхад бол их амар болдог. За тэгээд энэ илүүдэл махыг ингэж авч агаад хальс махаар нь бол шүл хийж болно. За тэгээд энэ мэтчлэн тэгээд махаа ингэж янзлаад за тэгээд энэ kitchen paper цаасан дээр ингэж дахиагаа тавиад за энэ жоохон шүүсийг ингэж арчаад авчнаа. За тэгээд төр зүр ингэж хөргөчөнд хийгээд хөргөчнө. За энэ хооронд нь бол Chicken Namba сос, тар сос хийн. За тэгээд өндөг 15 минут дунд гал дээр буцалгаад за тэгээд усанд сайтар сойгоод хальсыг авчнаа. За дараа нь бол ягаан сонгоно жижиг ширхтээ ярьчихна. За ягаан сонгоны оронд энгийн цагаан сонгон байсан ч бас болно. Ягаан сонгон хийвэл маш гоё өрмөц өгöd маш гоё амттай болно. За үнийг нэг юм нөхтэй шүүлтүртэй юм саунд хийгээд тэгээд жоохон усанд сойгоод тавьчин. За 10-аас 15 минут усанд сойгоод жоохон гашуун амтыг гарганаа. За дараа нь дарсан өргөс тэмхийг жижиг ширхтээ ирчээд явчихна. За тэгээд тар сост бас бичлэг оруулсан учраас та бүхэн бас тэндээс бас харж болно яаж хийх юм. За тэгээд болсон өндгөө, чансан өндгөө жижиг ширхтээ ирчээд за үнийг бас ингэж гаргаад авчин. За тэгээд энэ сонгоноо ингэж усанд сойчоод за тэгээд хуурай болтол нь ингэж арчих хэрэгтэй. За иймэрхүү юм kitchen paper ийм цаасаар ингээд шүүс ингээд арчаад авчиж болно. За тэгээд үүнийг нэг хоолны саунд хийж агаад за дээрэс нь майонез хийгээд давс перц хийчихнэ. Тэгээд нэлээд сайдар утгаж байгаа. Тэгээд жоохон ногоон жоохон нэлээд ил харагдаад байх юм бол баг зэрэг майонез нэмчихнэ. За өндөрөөсөө яншуу жижигхэн ширхтээ ирчээд за тар состой яншуу хийчихнэ. За тэгээд нэлээд сайдар утгаад за жоохон амталч үзээ. Тэгээд давс перцэн жоохон тутах юм бол давс перцэн нэмчих хэрэгтэй. За энэ үед бол давс перц болцсон бол нэг нэмэх шаардлагагүй. За тэгээд дээрс нь оливын тус үйлдэл нэгээд амталчихна. За баг зэрэг горчиц бол хийвэл бас гоё болдог. За дээрс нь лимоны шүүс нэг баг зэрэг хийгээд за нэг хоолны албаар нэг жижиг нэг халбаг хийсэн. За тэгээд нэлээд сайдар утгаж агаад ингээд баг бэлэн болж байна. За дараа нь бол нэг 2 тавган дээр нэгэн дээр нь бол гурил нөгөөх дээр нь бол за өндөг. За өндгөн дээр жоох баг зэрэг давс перц хийчихнэ. За өндөг 2 ширхэг хийсэн. Тэгээд өндгөө маш сайн утгаад за тэгээд энэ дахиагаа шүүсийн сайтар арчиж авч жагаад хоёр талын давс перцээр баг зэрэг амтлаад явчихнаа. За нөгөө талын ч гэсэн эргүүлж жагаад давс перц цацнаа. Тэгээд давс перц цацсныхаа дараа гурилаар дахиагаа бүрээд за тэгээд энэ өндгөн дээр утгасан өндгөн дээр хийчихнэ. За тэгээд хайрлын тааган дээр тусаа хийж байгаа сайтар халааж агаад за тэгээд энэ сайтар бүрсэн дахиагаа хайраад явчихнаа. За ерөнхийдөө бол аль болох баг тусаар хайрвал илүү их эрүүл гоё болно. Тэгээд хоёр талын дундаас чанга гал дээр маш сайн халаах болно. За тэгээд тэр хооронд нь юм салаад бэлдээд за тавглаа явчихна.
За энэ дээрээс бас юм лимон, ирсэн лимон тавьж байна. За тэгээд дахин маш сайн шарагдсан учраас гаргаж ирж байгаа да цэсэд явчихна. За дахиад шарахтаа 2 талын шарсныхаа дараа вино тэгээд хоолны арх буюу мэрийн хийгээд за тэгээд ийм соус гаргаж ирж яасан. Соустай хамт шарсан байгаа. За тэгээд хэрвээ зүссний дараа жоохон дотор тал нь түүхий байх юм бол дахиж хайрлан дагалгаа хийгээд хийж аваад жоохон шарчруулна. За тэгээд тардаар соусоо дээр нь тавиад за яншууга тавиад ингээд ирсэн яншууга тавиад ингээд хоолгонд бэлэн боллоо. За тэгээд дахин дээр энэ лимоно жоохон шахаж агаад ингээд идвэл маш гоё амттай болдог. За үнэхээр гоё Япон дахианы хоол учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За таалагдсан бол лайк бутан мөн манай пэйжийг дагаарай. Баярлалаа баяртай.